Ээж өөрийн дууг сонсох чойроо гинэ. Окей. За guys, би одоо ээжтэй стрим хийж чинь. Та нар нэг муухай битвчээр ээж харна. Би хүсвэл аавыг оруулаад ирнэ. Тэгээ ээжээс юу зсах ч аваа гэхээр за энэ чойроо гэдэг. Чойроо гэдэг нэг хүн байдэн штэ. Тэрийг одоо та юу гэж боддог вэ те? Ямар хоо ингэж боддог вэ? Яадаг вэ? Идэг вэ гэж асуусан заяа. Энэ цолгочод дуу сонсуулсан заяа. Чойроо гэдэг нэг юм латам байгаа шүү дээ. Малацаныг сонсуулсан заяа. Ингээд ээж реакшн заяа. Ээж бол энэ дууг хизээ сонсчоо гэж. Амьдралдаа хизээ сонсчоо. Ингээд энэ дууг сонсуулаад нэг юм. Яа гадаг мэддэг гэрэлээд. Ээж таны тэсэн цэрэг одоо таны кин. Би шүдэ зума дяхан ночр нор замнаа дүггүй. Би мөртөө Монгол миний цусан тийсүр. Өөдөө надад дуу сонсон заяа өөрөөхөө. Тэнгуү та сонсож байгаад ийм байна тийм байна гэж хэлсэн шээ заяа. Надаа ингээд энэ нөгөө мэндэ шүү дээ. Мэндэ хоёрыг хийсэн доо. Та сонсоод ийм байна тийм байна гэж хэлсэн шээ заяа. За энэ ингээд юу нэг ямар тоо Looking off the shorten Jack Feature do my dance like J-Park Something who could be raised be high song There book all I song энэ дуу шүү дээ. 697 мянган хүн сонссон. За. Сарын өмнө. За. Тэгэхээр одоо би одоо Hey song Ад Orando my гэдэг чинь song хацсан бай. Дүнyaгийн моста Хүмбиарэ Цаг поста үедээ насан тохирсон тэгээд тийм шүү дээ. тийм үү? Намайг хүсдэг. Үстэй дөртөл ханаа туста Яг энэ үедээ олоод байж болно. Тэгэхээр That's my нэг lifestyle юм нөгөө хит нэг юм хүүхэд таалагдсан одоо үзэгч чинь таалагдсан олон хувийн тэр юу авсан дуу чинь юу бол юу болж үлдэн шүү дээ. Тийм үү? Одоо 600 мянга гэдэг чи их хүн биз дээ. За мэдгүй. За нэг ийм доо байна. Энэ тэгээд энэ би ямар харагдаж байна? Нэг хөөрхөн шүү дээ. Ээждээ хүн дандаа л хөөрхөн харагдаж шүү. Тийм үү? За та тэгвэл одоо ингээд та ер нь намайг юу гэж боддог вэ? Урлаг хийж ийн яаж хийж ийн Хүн хүссэн юм амьдрал энэ бидний энэ богино насны амьдрал бол аялал шүү дээ. Энэ хорвоо дээр ирж байгаа багахан насны аялал байгаа. Тэр аяллыг яаж хийх нь тэр хүнээс шалтгаална. Зарим нь эрдэмтэн болж болно, зарим нь ингээд дуу зохиож болно юм шүү дээ. Тэгэл тэрийг яаж өнгөрөх вэ? Богинохон насташтай хүн чинь. Тэгээд тэрийг өөрийнхөө бол сайхан ингээд амьдрч чадчихвэл тэгэл жаргал ш. Гэн тэ? Та ер нь залуу настай ямар хуу дуу сонсдог байсан бэ? Тэр цаг үеийнхаа бүх л дууг л сонсон штэ. Хурд, харанга одоо юу гэдэг. Тэгэл тэр үеийнхаа бүх тэр үедээ гарч исэн яг залуучуудын сонирхож исэн бүх дууг толтон сонсдог байсан. Тийм үү? Одоо ч толтон сонсож байгаа бүгд өгшин болцсон л. Одоо орчин үеийн залуучуудаас хүн мэдхүү. Орчин үеийн нөгөө мандибо гэд бид Мандибо гэдэг. Тийм ээ. Одоо энэ дууг сонсон заяа. Одоо бас энэ мэндэ хөт хоёрын дуу. Мэндэ ч өөрхөө шүү. Одоо энэ ингээд 3.6 сая хүн сонссон байна миний. Зөө вау. Монголчууд даяараа сонссон байна. Бараг дөрөвтэй мөн үү? Тийм. Та энэ дууг сонсоод ийм надад ийм санагдлаа гэдэг нэг тийм юм хэлээ шүү заяа. Та хоёр ч өгчөө зөвлөж өгч. За. За. Бараг дөрөвтэй гэхдээ чиний тэрэгтэй чамаг авах хүрэгтэй гадаа морин тэрэгтэй чи ягаан төрсикээ ягаан заавал эндүлтэй шикат нав төбөлгүй орчин үеийн принцесс хаяа ханирвэхэнэс юм гитсэн боногтой киноны минь хамгийн жаргалтай хэсэг хамт харсан зүвтэй зүгээр Хэрэгтэй гэсэрүүтэй зэрэгтэй нас би яриаггүй гэхдээ тэр 14-тэй цифрлэгч би үүрэгтэй харин тэр эрхлэгч нь гэртэй би супер хүч гарамт над чиг хүн бол хэрэгтэй чамаг би хардахгүй харамлдаг байх чамгүй бол тэр вожиж тамалдаг
байх. Чамаар би жаргалаа хайгилдаг байх. Надаас болж аяа чи маягилдаг байх. Нулимс чи надаас болж хэвэрдэг байх. Намайг чи гэсэндээ блоклдог байх. Магадгүй үнийг л харигдаг байх. Түнрүү залуус тийм бичин гэвчтэр таахгүй. Тонтгийн чурдгүй миний охин өдгүй. Me shawty bed shoot it down hit them back. G9 on my lap pussy boy take a nap. Монгол хэрэгтэй гэсэрүүдэд зэрэгтэй. За яар даа. Өрхөн гоё. Ой доо. Маш их айтайхан. Тэгэхээр миний хүүгийн доонууд одоо ерөнхийдөө нөгөө насны яваад ингээд 23 4 хүрээд ирэхээр уянгийн тал руугаа ингээд нөгөө 50 тал руугаа орж ирж гэн гэж ээж нь харж. Их юм уянгийн тал руугаа одоо тэгээд 30 хүрээд 40 хүрээд 50 хүрээд ингээд явах юм бол наад дуунууд ч бүр юм уянгийн тал руугаа орох юм уу нөгөө насныхаа юугаар хэлбэлзээд энэ дууных нь өнгө аяс нь өөрчлөгдөж байна. Ээж нь бүр 18 настайгаас эхлээд зөвлөлт бодоос сурж исэн ч гэсэн нөгөө тэр үеийнхаа нөгөө pop бүх дууг сонсдог байсан тэгсэн мөртлөө ингээд нөгөө насаараа тэр сонсдог юм нь хүртэл өөр алдаг байхгүй юу. Тэр миний хүүгийн юу ч гэсэн ингээд жоохон юм уянгын талдаа ингээд жоохон юм зөөлөн болж эхэлж нөгөө насныхаа хязгаараар эхлээд амар хорс дүүтүүн гэсэн юмнууд байсан бол одоо ингээд зөөлөн болж ингээд өөрчлөгдөж гин гэж ээж нь харж байна. За тэгээ ер нь намайг анх дуу хийж эхэлж яхад юу гэж бодож исэн. Тэгээ одоо юу гэж бод. Яг үнэнгээр нь хэлээ шүү. Тий анх дуу хийж эхлэхэд нь би ямар юм дижитал ийм хос орон зай хөгжимгүй ингээд дуу хийдэг гэдгийг мэдгүй хүн байсан шүү дээ. Тэгээд энэ бодда модда одоо орчлон ертөнцийн өөрчлөгдөд бараг хөгжимгүй дуу хийдэг болсон гэдэгтэр одоо би ойлгоо. Тэгээд хүүгээ энэ дижитал энэ орчин үеийн 3D хідэн дийчүүдээ орчинд ингээд дуу зохиож аваад бол мундаг байна л гэж хүлээж хэлж. Тэгээ өөрийгөө хөгжүүлж чадчихна. Хүн энхэн богинохон наснд өөрийгөө хөгжүүлээл уран бүтээлээ гаргаад тэрийг ингээл үлдээх ёстой гэж. Тэгээд миний хүүхд гарвал тэр хүүхд миний хүүхд сонсон дээ. Тийм шүү дээ. Нэг хип хоп. Тэгээд ингээд хүүхд гарч ирнэ тий. Та ер нь намайг ямар хүнтэй суугасаа гэж боддог вэ? Эцнүү? Их халамжтай миний хүү тайртай хүнтэй суугасаа гэж боддог шүү дээ. Яг тэгвэл чи ч өөрөө ямар ч амьдралд ингээд нөгөө нэг яахгүй бүх юм ингээд бэлдүүлээ сурсан юм чи. Та чинь бүх юм чинь бэлдээл ээж чинь ингээд явдаг л дээ. Ээжгээ юм хүнтэй суугаарсаа л гэж бодож байна. Тэгвэл чи дийхгүй шүү. За баярлалаа. За ээж чинь явлаа. За баяртай гэж. Баяртай. Бити миний дүрсийг гаргаарай. Ээж чинь. За гаргаж. Ой боо. Навал стрим хийж чадвал манай ээж бол эсэргээрэл хийсэн.